Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, улсын бүртгэлийн ерөнхий газар. Улсын хурлын гишүүн, Монгол улсын засгийн газрын гишүүн, хууль зүйн дотоод хэргийн сайд Нямбаатар, хууль зүйн дотоод хэргийн дэд сайд Баатаржав болон албаны бусад хүмүүсийн хамт 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс харьяа агентлаг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцж уулзалт хийж байна. Сайд Нямбаатар тэргүүтээ төлөөлөгчид өнөөдөр улсын бүртгэлийн ерөнхий газрын удирдлагуудтай уулзаж ажил байдалтай танилцлаа. Уулзалтын эхэнд улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга баасан дорж Монгол улсын засгийн газрын 2016-аас 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд тус газраас хэрэгжүүлсэн ажлаа танилцууллаа. Хууль батлагдсанаар иргэн боосон тул ямар мэдээлэл нээлттэй, ямар мэдээлэл хязгаартай хаалттай гэдэг. Хуульч гэснээр манай улсын бүртгэлийн мэдээллийн нууц аюул байдал нэлээд хадгалагдаж Тэрээр улсын хурал улсын бүртгэлийн багц дөрвөн хуулийг 2018 оны 6 дугаар сард баталснаар улсын бүртгэлийн ерөнхий газар бие даасан засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болсон. Энэ хугацаанд хууль эрх зүй бүтэц зохион байгуулалт болоод иргэд аж ахуйн нэгжүүдэд үзүүлдэг үйлчилгээний хувьд багагүй өөрчлөлт шинжилэлт хийгдсэн талаар онцлоо. Энэ чиглэлийн ажлыг бид одоо яг геодез зургийн газартаа хамтраад энэ дундын мэдээллийн сангаа үсгээд энэ ажлыг хийгээд явж байгаа. Сүүлийн нэг томоохон шинжилэл нь бол төр өөрт байгаа мэдээлэлээ иргэнээс нэхгүй болсон. Хурд дан гэдэг хоёр систем өнөөдөр ийм Монголын хөтөлбөрийн өрөөнд манай засгийн газрын хэрэглэх газар дээр ажиллаж байгаа. Хууль зүйн дотоод хэргийн сайд Нямбаатар уулзалтын эхэнд улсын бүртгэлийн ерөнхий газрын удирдлага болон хамт олон сүүлийн 2 жилийн хугацаанд сайн ажилласан болохыг онцлон танилцуулгатай холбогдуулан тодруулга авч үүрэг чиглэл өглөө. Одоо нээлттэй мэдээлэл гэдэгт хамаарч байгаа бол тэр мэдээлэл ил гарч ирэх ёстой. Хин гэдэг хүн хичнээн одоо хэмжээтэй газрыг ямар шийдвэр үүслэж, ямар төлбөр төлж яаж авсан бэ гэдэг ил болох ёстой. Бүх юм ил болоод ирэхээр нөгөө хадгалт цэрдэл гэдэг юм чинь байхгүй болох ёстой. Тэгэхээр өнөөдөр хүмүүсийн хартаад байгаа юм бол газрын албатай холбоотой юм мэдээлэл нууц хаалттай байна. Босод мэдээлэлд ил болчиход байна. Хүний компани өмчлөлтөй холбоотой мэдээлэл ил болчиход байна. Гэтэл яагаад энэ мэдээлэл ил болохгүй байгаа юм бэ? Ашиг батлуулын лицензтэй холбоотой мэдээлэл ил болчиход байна гэж. Тэгэхээр энэ дээр анхаарал нүц энийг одоо би бас хэлье гэж бодсон. Уулзалтын төгсгөлд улсын бүртгэлийн ерөнхий газрын нэгжийн дарга нараас үйл ажиллагаатай холбогдуулан асуулт асууж, тодруулга авахын сацуу, дээр өгөгдсөн үүрэг чиглэлийн биелэлтийн хэрэгжилт болон тулгамдж буй асуудлуудыг шийдвэрлэх талаар санал боловсруулж, ойрын хугацаанд танилцуулахыг үүрэг болгов. Тэрээр бүртгэлийн үйлчлэгийг боловсронгуй болгох, салбарын албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн асуудал, эрх ашигыг хамгаалахад анхаарч ажиллана гэдгээ энэ үеэр илэрхийллээ.